Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр model reaction video хийх гэж сууж байна. Өнөөдөр болохоор 3 дуун дээр хийн. Тийм болохоор жоохон урт бичлэг болох болов уу гэж би бодож байна. Тэгээд та нар маань чадах юм бол дуустал үзээрэй, чадахгүй бол жоохон өдөртэй бичлэг болох юм бол тэгээд дундаас нь гараарай гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр ямар 3 дуун дээр хийх вэ гэхээр Ариунагийн чамтай бас чамгүй. Тэгээд дөнгөж саяхан орсон Гангагийн харуу гэдэг дуу байна. Тэгээд нөгөө дуу нь болохоор Realist Mac Moody хоёрын Ярэ гэдэг тийм 3 дуу байна. Тэгээд хэдлээ дундаа орцгоё. Тэг би болохоор амар ойрхон бичлэг хийгээд байна дээ. Гэхдээ яг 9 сар хүртэл ер нь бол амар завтай болохоор боломжтой үедээ гоё шин дуунууд гарахаар нь бичлгүүдээ хийжээ гэж бодоод байна. Тэгээд Ариуна чамтаас чамгүй Morning Star гэсэн дуу маань болохоор нэг өдрийн өмнө ороод 570,000 хүн үзсэн байна. Ер нь бол нэлээд их үзэлт авсан байна гэж би хувьдаа харж байна. Тэгээд Ариунагийн сувгаас цацагдсан байна. Тоглолт нь болох ч байгаа. Тэгээд яг тэрний маркетинг болгож гарч байгаа дуу иж магадгүй гэж бодож байна. За энэ бүрстэй амар их бичиж нэг онцгой юм байхгүй юм шиг байна. Тэгээд шууд дуулга орцгоё. Энэ Ариунагийн өмнө байсан дуу юм те. Чамтай бас чамгүй. Bir dörün zitsig och silken gargach sachen bagdig. Bagdig bisho. Things that have died and you jumped of dugu kuch non gachmt. Do bisho. Яа, энэ Назагийн хоолнд бүр ямар амар юм бэ бүр ёо. Энэ бүр аим гоё ярьж ирж шээ. Сая бүр Morning Star бүр тулгаа ичлээ те. Бүр амар яаж штт. Бүр ориглуулж штт. Охиных нь өрөөнд байгаа плакат энтрийг харахаар
энэ хоёрын үе ирэхэл жоохон дээр үеийн цаг үеийг харуулдаг байгаа юм шиг байна тий. Тийм байна. Ер нь тавилга уур амьсгал нь тий. Гадаад явуулах оролцсон шүү дээ. Тинж өглөө. Одоо ирж байгаа биз? Ууч мэтгэд авчихсан. Тэндээ цэцэрч. Яа. Ямар амир юм бэ? Дэнсэр 23 толтон л юм шүү дээ. Ямар амир хувилбар уусаал тэгтэл амар дуул байсан л юм шиг санагдаж байна л да одоо сонсоход. Тэгтэл бүр амар тийм сонио огшуулаад байгаа юм. Хөрхий тгээс алчаад одоо л уулзж байгаа юм биш шүү дээ. Аав чинь салгаа ицсэн шүү дээ гадаад явуулаад. Хин Morning Star ч юм уу хоолой молоо бүр амар байна те. Бүр яг ингээд амар чадварыг гаргасан дуу байна. Бүр амар сайн тийм хамтрал юм шиг санагдлаа надад л. Одоо ингээд хүмүүс ер нь бол ингээд тоглолтыг төхөөл ингээд залуу хүмүүстэй ингээд жоохон дээр үеийн артистууд ингээд хамтрал дууга шинжилэл гаргаж байгаа штэ. Гэхдээ яг энэ дуу бол бүр амар гоё болсон юм шиг санагдлаа. Тэгээ Ариуна дуучин маань ч гэсэндээ Morning Star-ыг бүр амар тийм овчноор харж маш гоё дуугаа сонгож хамт болсон юм шиг санагдлаа. Бүр би нэг хоногийн дотор 500,000 хүн үзээд бараг 600,000 хүн үзсэн болохоор ямар юм бол доо гэж бодсон чи үнэхээр амар үзэхээр юм байна. Бисэс чинь бүр нүлмс цэлэгнээд гисэн үү? Хаснаа гэдэг таахгүй тэр хэсгийг. Зарим маань өөрөө юм бицмэн та бүхэн тэгээ нэм заад гэж байгаа. Миний сэтгэлд хин нэгэн лайк дарах бүрт би дахин орсон сигнэ. За тэгэхээр сонсоорой, дахин нэг сонсоорой гэдэг. Энийг бол гэхдээ ингээд яг чихвчээрээ ингээд ганцаараа ингээд гадаа ч юм уу сонсоо явхад л ингээд амар олон тийм сэтгэл хөдлөлүүдийг мэдрүүлэхээр доо нэг эсвэл ингээд амар гоё ирч хүчтэй нэг эсвэл ингээд нэг тийм гонигтай юм шиг тийм амар тийм олон мэдрэмжийг өгж болох юм шиг тийм дуу юм шиг санагдлаа. Яг анхны удаа сонсоход бол. За энэ дээрстэй яг гоё. Тоглолтын өмнө хийгдсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг дуу болчихвоо да. Тоглолтын үед байж л хамгийн далайцтай нөлөөтэй маркетинг болчихлоо шүү гинэ. Яг энэ хүний бас хэлж байгаа бүр яг л миний хэлэх гээд байгаа бүхтэй айгүй ойрхон бай. За одоо жоон тавьш. Одоо жоон тавьшраад дараачих хатаг сонсцгоё. За гангагийн дуу болохоор цагийн өмнө ороод 4600 хүн үзсэн байна. Тэгээд гангагийн өөрийнх нь суугаас цацагдсан байна. Намархан гэдэг хүний инстаграмын хандлыг тавьсан байх юм. Клипэнд тоолсох юм болов? Охины тамнэлтэйсэн. За mix master налого хийсэн байна. Продюсерын модел хийсэн байна. За ямар ч тач маш олон хүмүүс ажилласан байна. За тэгээд дуусна цоо. Бас кино шиг эхэлж шээ.
Харуу. Тэр хамгийн ихний удаанууд руу хараад нэгтэй байгаагүй юм гонигтай нүдтэй мэгтэй болдогсон бол цаг хугацааг ганц удаа буцаасан Данч тийм байхгүй тэр эргэж ирэхгүй мэдэхгүй ажин бүхэн төлдөө хөрснийг Өлдөө бүсгүй би догчин харахгүй Намайг март би ярихгүй Бусан назал би дахиж тарахгүй Хорвогийн ойртол дутсан чойдан нэгнээ санан хөрки Чамайг жаргал тавайдгаж чадхын бэ надаас өрки Хамтайнэсэн хамтаа үсэн дурсамжинда төрки Би чамгүйгээр амдаа чадан амьдрахгүй гэрах сонжид Зүгээр амьдрахгүйгээр Хамтаа бэ чадна би чамгүйгээр ах сонжид Чамайг зүрхэд өнгөрсний дараа Чамайг хөдлөө зүрсэн хүнийг би хараа Чиний надад өгсөн бүх новшин бараа Дурсамжуудаас салах гэж би яраа Хэрвээ бид хинхинээ танихгүй хэвээр зүрсэн бол Хинхинэн хүн хэвээрээ үлдэх байж дээ Би чамайг мянга мартлаа гэд маргаж дахиад санан Мартан санахын хооронд сургийг чинь хайцсан Хамгийн ихний удаанууд руу хараад нэгтэй Байгаагүй юм гонигтай нүдтэй мэгтэй Болдогсон бол цаг хугацааг ганц удаа буцаасан Данч тийм юм байхгүй тэр эргэж ирэхгүй мэдэхгүй ажин бүхэн төлдөө хөрснийг Өлдөө бүсгүй би догчин харахгүй Намайг март би ярихгүй Бусан назал би дахиж тарахгүй Хорвогийн ойртол дутсан чойдан Дэлбэрчлээ штэ машин. Намайг март би ярихгүй Бусан назал би дахиж тарахгүй Хорвогийн ойртол дутсан чойдан нэгнээ санан хөрки Чамайг жаргал тавайдгаж чадхын бэ надаас өрки Хамтайнэсэн хамтаа үсэн дурсамжинда төрки Би чамгүйгээр амдаа чадан амьдрахгүйгээр ах сонжид Зүгээр амьдрахгүйгээр Чамайг хөдлөө зүрсэн хүнийг би хараа Жирэмсэн болсон юм биш. Бүх новшин бараа Дурсамжуудаас салах гэж би яраа Яана. Яана ч юу. Ямар чэж хүн дээр гисэн дөө те. Харуу. Юу өдөр гэдгийн харуу юм болов уу эсвэл зөв өөр утгатай юм болов уу? Дууны хувьд гэх юм бол яг дууны утга нь гэх юм бол яг хүнд бүр амар хайртай болсон хүн яг тийм энэ дуутай адилхан мэдрэмжийг авах юм шиг санагдлаа. Яг хүнд амар хайртай болчихлоор яг хэрвээ салчих юм бол ингээд нэг амьдарч чадахгүй юм шиг санагдаад нэг тийм мэдрэмж өгдөг шүү дээ. Яг тиймэрхүү мэдрэмжийг авч исэн хүн энэ дууг амар ойлгох юм шиг санагдлаа. Тэгээд яг дуугийн нийтэд нь хараад үзэх юм бол клипэн дээр илүү болцсон болов уу гэж харж байна. Клип нь одоо муухай хэлэх юм бол клип нь жоохон агцсан болов уу гэж харж байна. Гэхдээ яг анхны сонсолтоор гэх юм бол тийм байна. Яг нөгөө миний яг одоогийн нөхцөл байдал гэх юм бол тийм нөгөө нэг сэтгэл зүйн тийм доор байдалд байхгүй байгаа болохоор энэ дууг яг ингэж амар гоё мэдэрч сонсч чадахгүй ч магадгүй. Гэхдээ яг нөгөө хит хит мөрөд дээр гарсан утгаас нь харахад бол яг ингэж хүнд бүр амар хайртай болчоод хүнд амар хайртай болсон хүний яг хүнээс л гарах үгнүүд л юм шиг санагдлаа. Тийм энэ дуун дээр тиймэрхүү юм л яг надад анхны сэтгэл бол яг тиймэрхүү л орж ирж байна. Тун харамсалтай клип байна те хэрэлдээд салаад хитгэн алхмын цаана найз охинууд болчихлоор
Яаж чахтан жирэмсэн болцсон байсан байна. Тэгэхээр жоо амар л юм те. Зөө. Тэгээд комментс нь ганц хоёрыг уншаад явцгаая. Тэгтээ гангаад нэг тийм амар тийм нарийн тийм яг ингээд бүр ингээд амар тотгошоогоо ингэж бодож тэрнээсээ ингээд үгээ хайдаг хүн юм шиг санагдлаа. Яг саяны дууг сонсоод ингээд нэлээд бодож жагаад тэгээд үгээ бичдэг юм шиг. Үнэхээр артист хүн юм аа. Кино шиг клип байна. Санал нийлж байна. Аргагүй ясны өрөн бүтээлч юм да. Респект гинэ. Тийм ер нь бол амар тийм гүнэлсэн үедээ сонсоход бол нэлээд хань болохоор дуу юм шиг санагдлаа. За тэгээ баярлалаа. Дарчхад дундаа орё. Чин донд болохоор Realist Mac Moody хоёрын Яри гэдэг дуугаа. Энэ дуу маань болохоор над руу энэ дуун дээр хийгээд өгөөч гэд хүсэлт явуулсан болохоор тэгээд намайг тоож хүсэлт явуулсан болохоор би эргүүлээд хүндлээд тэгээд энэ дуун дээр нь бас гоё бичлэг хийгээд өмөр санагдаа. Тэгээд одоо сонсох чинь дуун болохоор 2 сарын өмнө ороод 11,000 хүн үзсэн байна. Тэгээд Realist-ийн сувгаас цацагдсан байна. Тэгээд миний бодлоор болохоор шинэ артист юм шиг үлээ. Анх удаа сонсох чинь би ч гэсэн сонсож байгаагүй байсан. Би болохоор нөгөө хувьдаас шинээр гарч ирж байгаа хүмүүс сонсох айгүй их дуртай, яг амар гоё шинэлэг санагдаад идэг. Тэгээд яг ингэ сонсоо байж хахлаар 2-3 жилийн дараа мараа ингээд айгүй гоё амжилтанд хүрээд гараад ирэхийг харах бас тийм гоё байгаад ит юм аа. Тэгээд дуулууг орцгоо. Та нар маань бас тэгээ сонсоод хэрвээ мэдгүй байх юм бол сонсоод таалагдах юм бол дуунуудыг нь гоё сонсоод гоё шинэ сонсох туртай артисттэй болж магадгүй шүү дээ. Гоё. Яри гэдэг дуу юм. А то техно рэпи, соцомо коцомо майничи рэпи, майничи яраба корэва нари, тамаре омай ва иттай таре. Юу вэ? Тэчэр сисэнэрсэн. А то техно рэпи, соцомо коцомо майничи рэпи, майничи яраба корэва. Японоор үлдээд байгаа юм шүү дээ манайхан. Вау, бас сони энэ А то техно рэпи, соцомо коцомо майничи рэпи, майничи яраба корэва нари, тамаре омай ва иттай таре. Busy boy, life is going, 마루데 easy, 소이츠라 여바수기 칸에 모처럼 가리수기 올해는 것도君の 予測聞けば逃げるお前たち家族第一金も毎日稼ぐこれも俺の仕事知らないだらけ俺で話す自分の道で自分で歩くだけど昔のままじゃぼっちがとてもいいこと関係ないドルクトーク手が出るだけど昔のままじゃぼっちがとてもいいこと関係ないドルクトーク手がウルクнэг шатигээ дэж би дүрхгүй хэцтэй миний дээр гам юуж бүргүй тоглоом хүмүүс бишилдэг ингээд хүлээж ба саналаа одоо болээж олон бос бас жилэхгүйгээ ургаж хийж чам бол тэрэн дээр so many hoes нэг овдос боллак майкама питах тус халтаа ми харддаг дөрма күш MacBook бэр хама босон патгүш LCD босонда суусан имэрэ байсаар дуусан надад бумуусан гарчи дүрлцэх насан залуу цусан халуу тулган нархуу yeah 오늘아 너 마치 yeah 오늘아 너 미치 yeah 오늘 다치 나니 yeah 우린 받고 예리 yeah 오늘아 너 마치 yeah 오늘아 너 미치 yeah 오늘 다치 나니 yeah 우린 받고 예리 너의 가인선 컨디션 안들건 가슴 떨떠지지 너티잔 난 스탑이 샤라티 다섯씩 가서 비스타피 웃긴 술지에 북는 라인 버튼 바락 내릭 턱순 자막 내릭 도순 기식이 웃은 미니 제릭 도순 덤셀 때면 예군 배로 버튼 우럭나 시슨 전 하삭 턱순 미네 하시나 숯 바삭 탁슝 나사라 투슬 비자삭 다신 골지 비스탁 탁포스 깜박스 피셔 도가리 대신 니들 대신 하루는 예군 덤셀 때면 예군 배로 버튼 우럭나 시슨 전 하삭 턱순 미네 하시나 숯 바삭 탁슝 나사라 투슬 비자삭 다신 골지 비스탁 탁포스 깜박스 피셔 도가리 대신 니들 대신 하루는 예군 대신 네가 시킨 대신 냄새난 배신 무슨
예리 yeah 오늘은 너무지 yeah 오늘은 너무지 yeah 오늘 다친 나니 yeah 우린 받고 예리 Nice. Японоор үгэлж байгааг нэрээ баг анх удаа сонсч шүү. Бас амар сонирхолтой юм тий. Гэхдээ ингээд нэг тийм амар чихэнд наалцтай сонсогд юм байна тий. Nice. Бас амар авьяастай залуу байна миний хувьд сонсоход. Реалистик хэсэг бас бүр амар тийм нэг тийм шоргог шүү шиг санагдлаа гэх юм уу. Тийм Мак модигийн хувьд болохоор үгэлт нь амар тийм нэг тийм цэвэрхэн санагдлаа. Тэгээд тахилтан дээрээ бас нэг баг зэргийн авч түүн хийж өгсөн бас энэ дуу бас амар тийм сваги гоё болгож өгсөн юм шиг санагдлаа. Ямар ч тач айгүй авьяаслаг залуу байна гэж харж байна. Миний хувьд. Тэгээд та нар маань би бас өөр дуунуудын бас сонсомоор санагдлаа. Тийм яг тэнийг яг ингээд дуун дээрээ ингээд дууных нь үгнийх нь хувьд гэх юм бол нэг амар флекс хийгээд байгаа юм байхгүй нэ. Яг ингээд нэг тийм амар тийм тунд таарсан дуу юм шиг санагдлаа. Үгэнч дээр, флоунч дээр тэгээд бит нь бас амар гоё санагдлаа. Миний хувьд тэгээд санагдлаа. Тэгээд та нар маань дуугийн бас өшөөлөө дуунуудын сонирхол сонсоод үзээрэй. Тэгээд надад энэ дууг явуулж сонсоод үзээрэй гэж хэлсэнд баярлалаа. Хэрвээ бичлэг үзэж байгаа л тэгээд амжилт төсөй. Тэгээд миний бичлэгийг нь хүртэл үзсэн бол маш их баярлалаа. Би чараа комментнаас нь ганц хоёрыг уншил та. Амар жоохон яарцсан уу гэж гоё хамтрал байна. Реалист мотивашн артист байх шиг байна. Амжилт. За хүмүүс ер нь бол ам сайтай байна. Бас 2-3 хоногт дахиад нэг бичлэг орж магадгүй шүү. Тэгээд миний бичлэгийг үздэг хүмүүстээ маш их баярлалаа. Баярлалаа. Hey,